NBA Talk тун удахгүй эхлэх гэж байна. Нэвтрүүлэг эхлэхээс өмнө зарлах зүйл байна. Нэвтрүүлгийн ерхий ивент гэж B brand-ийн зүгээс өнөөдөр нэг азтан тодруулах гэж байна. Эдрийг жоохон тайлбарлаад өгөөч. Өнөөдөр манай яг одоо энэ лайвыг үзэж байгаа хүмүүс дундаас нэг азтныг бол автоматар тодруулах юм байлээ. Та бүхэн нэвтрүүлгээ тасралтгүй үзэр хамгийн гол нь тасралтгүй үзээд мөн одоо энэ хүү видеогоо лайк шеэраас давхар хийх ёстой. Би брендийн утсанд лайк дарах ёстой. Тэгээд гой гой бэлгнүүдээс хүлээж байгаа юм билээ. Нэг саксны бөмбөг ус байгаа юм билээ шүү. Нэвтрүүлэг маань эхлэх гэж байна. Би бусдаас онцгой. Ер хонгийн 3 төрлийн хязгааргүй багцаас аваад Би брендийн 2017 оны шоунд оролцоорой. Би бренд. Амралтай дэмэндээ хүргийн ирэх мөндөд үзэгчтэй NBA Talk-ийн 27 дахь дугаар зуны нэгэн сайхан үдч хүрэхэд бэлэн болоод байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч шинэ бүхний эхлэл B brand NBA Talk-ыг цэнэглэгч GP Battery мөн Under Armour Mongolia бидэнтэй хамтран ажиллаж байгаа. За тэгээд бидний хамгийн нөгөө нэвтрүүлэг маань одоо дуусах шатанд орж ирэхдээ та бүхэн үзэгчдээс бид нар төсөх одоо ганц юм байдаг. Дэмжих зүйл энэ маань бол та бүхэн яг одоо B-гийн хуудсан дээр бас лайк and share-ийг бас бидэрт өгөөрэй. Энэ бол бидний хамгийн том урамшиг гэдгийг хэлмээр байна.
хуудсан дээр лайк дарах. Тий, би брендинг тий. Би брэнд. Мэдээж энэ лайвыг шеэр лайк хийх нь ойлгомжтой. За тэгээд нэвтрүүлгийг уламжлалсаар Батсай Эдруухан Батшиг Гялалт миний бие хүргэж байгаа. Та бүхэн ойлгохоор өнөөдөр манай хоёр найзгаар бид нар яг цэрэг татлалаа үсийн усаа сууж яхад нь одоо олж ичээлаа. Тэгээд Крисн яг цэрэгт явах гэж ирсэн энэ хоёр тэгээд яг үсээ хусуулсан байхад нь олж авчирлаа. Тэгээд яагаад үсээ усч вэ? Монголд нөгөө Prison Break-ийн нөгөө Монгол version хийгдэх гэж байгаа байхгүй. Тэгээд бид хоёр audition-д ороод ах 2-ын дөрөв бүлэхээр болсон л та. Тэг хин нах нь тийм. Яг царайгаар бол заяа. энэ жилдээ энэ эдрийн үсээ нэг багаас болоод хусуулаад байгаа тий. Би их азгүй усулж байгаа шүү. Өнгөрсөн жил болохоор Cleveland Cavaliers хожоод би усуулсан шүү. Энэ жил Cleveland Cavaliers хожигдоод усуулсан. Хүүтэйгээ барьсан. Тэгээ барьсан ч яваа. Хүүтэй өвчнөдөлцсөн. Намайг тэгээ шууд та Cleveland-ийг дэмжээ. Гээл тэгээд би бол угаасаа ойр хэдэн жил хусуу дандаа Европ яваад олимп дандаа эфирт гараацсан. Тэгээд энэ жил хусуулчих хусуулсан чи эдрээ дахиад хусуулсан лээ. Айгу муу харагч байгаа зэн хоёр. за гол юм руу орё. Энэ хоёрыг харахаар үсээ хусуулмаар гэсэн санагдаж. Чи бидний толгой гоё харагдахгүй. За бид энэ удаагийн дугаараа юунд зориулах вэ гэхээр 2016-аас 17 оны улирал ер нь юу болоод өнгөрөв? Баажи тэр үеэр NBA сокер яаж мангартуу гэж за тодорхой. NBA 2016-аас 17 оны улиралд онцлог үйл явдлууд юу вэ? Ерөнхийдөө бид 12 үйл явдлыг онцолсон байгаа. Тэгээд юунаас өнгөрсөн улирал эхлэв гэхээр хамгийн эхлээд яг жилийн өмнө Чөлөөтэйгийн тийм цонх нэгдмэгц нэг тоглогч багаа орхиж өөр нэг багт нэгдэж байгаагаа зарласнаар энэ үйлрэл тэр чигээрээ эхэлсэн юм аа гэж. Тэр бол мэдээж Kevin Durant-ийн Warriors-тэй нэгдсэн үйл явдал байлаа. Энэ би утгагүй болох замлан эхлэлээ. Тэгээд Durant тэр энэ үйл явдлыг ихдүүлэн шугантайгаар их хүлээлтэнд ор зарласан шүү дээ. Хүмүүс 2 хоног хүлээгээл те. Тэгээд зарлахт нь тэгэл зааз аваргууд гэт нэг хүн хэлсэн баг. За ер нь бүгдээрээ хийсэн тий. Game of Thrones Libro хүртэл ятсан байсан шүү дээ. Авраг цолон Евронд очсон гэдэг шууд буучдаг тий. Нэг авнаа. За нэг нь олноо гэдэг шүү Тий. дээ. Доолгоо гэж хэлсэн тий. За нэг авнаа гэдэг. Тэгээд удирдлагын турш хэвлэл мэдээлэл яасан байхээр Kevin Durant, Russell Westbrook хоёрын дуэлийг одоо ярьсан, хийвсэн, нийтлсэн, онцч байлаа талбай дээр ч гэсэн энэ хоёр бие биенийгээ өдөө хатгаж талбайн гадуур ч гэсэн Russell Westbrook нөгөө фотографер гэдэг нэг өмсгөлтэй зурагчны тим хантаастай орж Kevin Durant-ыг чинь өдөж явсан шүү дээ. Яг хүн Kevin Durant тэр NFL-ийн Super Bowl дээр зураг аваад байсан. Зурагчин болсон юмсан. Тэрийг хүртэл шоглох юм ихтэй. Юу гэхээр энэ улирлын эхлэл тэр чигээрээ Kevin Durant-тай холбоотой байсан шиг улирал тэр чигээрээ Kevin Durant, Russell Westbrook гэсэн өрсөлдөөнөөр чимэгдэж явлаа энэ. Kobe Shaq хоёрын хагараллаас хойш одоо хамгийн том нэг юм хоёр нөхөрс яасан тийм юу болсон шүү дээ. Онцлог одоо энэ хоёрыг тэгээ улирлын дууш яригдсан. Яг энэ хоёрыг онц чинь ингэж их онцсон гэхээр энэ хоёрыг салмын жир нь хэзээ ч таамаглаж байгаа байх тийм. Тэгээ салсан Durant-ыг арайч Kevin Durant-ыг явна гэж тооцоолж байгаа. Явтал Russell Westbrook. Тэгээ дээрэс нь нөгөө хүмүүсийн яриад байгаа бас ортолтой. Westbrook Durant хоёр хамтдаа байсан бол дахиад нэг ганц хоёр тоглогч ер нь авраг авчих юм баг. Яг өнгөрсөн улиралд чинь бүсийн финалд үлдсэн баг шүү дээ. Warriors-ыг одоо 3-1-ээр хожиж явсан шүү. Хожиж явсан баг шүү дээ. Тэгэхээр тэгийн бүлээлттэй багаас супер хот нь гараад 72 73 9-тэй юунд очиж байгаа шүү дээ. Тэгэхээр жаач утсан дургуутсан л да. Тийм үстэй. 73-9 NBA-гийн рекордыг тогтоосон баг гэж байна. Тийм сая тэгээд яг авраг авсныхын сүүл хойно ч гэсэн Риана хүртэл хэлсэн байсан шүү дээ. Эвгүй хэлсэн байсан юм шүү дээ. Яг хэлчихэд байгаа эфирээр. Яах юм. За. Гэхдээ яа зүгээр тийм дараа авраг авцсан болохоор одоо яг тийм яриад яах юм за. За ямар ч гэсэн Warriors-тэй би юу ячиж байгаа. Түрүүн ярих хэсэг юм түрүүлээ яриавч. Тэгээд юу яасан бэхээр Kevin Durant эхлээд Warriors нэгдсэн энэ үлэлийн онцлог үйл явдлууд байлаа. Тэгээд дээрэс нь Westbrook Durant хоёрын энэ дайн үгэн дайн би нэг өөдөө хатгсан би нэгэд оромжсон сүүлдээ Westbrook хүртэл хэлж илаа штэ. За яг үүнд Durant-ийн талаар ярихаас залхаж байна. Одоо энэ талаар асуух юм бол би дахиж хариулахгүй шүү гэх жишээ нь. Тим байдал хүртэл ингээд дамжаад улирлын чинь баг 60-70% энэ тухай яриа явсан штэ тий. Ер нь бол яг нэг хэвлэл мэдээллийн чинь нэг ажлаа хийж л байгаа л да. Тэд нар ч одоо нэг бичих сэдв хэрэгтэй. Тэгээд хамгийн үндсэн сэдв бол энэ л байлаа. Сайхан өгөөшүүлсэн. Ямар ч арга байхгүй. Тэгээ энэ хоёрын амнаас тэр нэг яг нэг унгах хэвээр хэрэгтэй бүгд нэг унгаагаад байсан шүү дээ. Хэвлэлийнхэн одоо тэгээд Westbrook-ос хариу мэдээлэлээ хийжлээсэн энэ болтууд дээр юм ч гэсэн. Энэ одоо анхныхын дулаан нь юуны Golden State-ийн талбай дээр болж байгаа дулаан да. Би бинийгээ блоктны нэрч.
Тий. Яг нь багийн өрсөлдөөний хувьд хойд одоо юу гэхээр нэгэнт Warriors супер баг, нөгөөх нь таандар бол хүчин суларсан баг байсан учраас багийн хооронд өрсөлдөөн гарч чадаагүй ч гэсэн Durant, Russell Westbrook хоёр хооронд бол стажийн чимээгүүдээ ингээл өрнжийсэн да. Чимээтэй байсан баха хэрэгтэй. Үүний чинь тоглох гэтэл гар барихгүй байх жишээ нь эхлээд. За тэгээд ерөнхийдөө бол Westbrook гэхдээ Westbrook ингэж бодоод байгаа. Kevin Durant бол гэхдээ мэдээж бүгжийн төлөө явсан шүү тийм ээ. Яг энэ гэрээ хизээ тусчлаа. Хамтсан Westbrook одоо энэ жилигээ дуусч байгаа л үү тийм. Westbrook сунгацсан. Сунгацсан уу? Бити нэг юм асуугаад юм яа. Чи асууж байна. Би жоох. Тийм ээ ихээр жоох бодчихдог лөө. Мэдгүй бол тэгээд юу гэж хэлгэнж ийцсэн болчихсон шүү дээ. Хатан шалганд ийц. Намаач юм ярьж ирж байгаа л тэдэн тэгсэн тэ гэл ингээ асуучдаг хгүй. Тэгээд ерөөсөө баахгүй те. Би ч одоо үүд нөгөө яг уу NBA-ийн хуучны юмнуудыг статистик фактуудыг мэддэг ч гэсэн цээжилж амждаг. Тэгээд заяа ч юм болохоор одоо явуулын Википедиа шүү дээ. Заяа бол сагсан дээр болохоор яг Википедиа болж амжаагүй явж байгаа. Тэгэхээр баажи бити тийм асууж. Чи нөгөө найзуудаараа сууж байгаа ярьдаг шиг их дээр босчдаг байхгүй те. Бөөнөр байсан бол бас яах вэ тэгээд. За одоо өөр сэдвээр орё. Тэхөө хэцүү асуудал тавиад дур. За тэгээд энэ бүхний одоо ингээд шар мэдээлэл ингээд үлгэж аваад явж исэн ч гэсэн нэг тоглогчийн тесрэлтийн жил байлаа. Тэрний юу вэ гэхээр Russell Westbrook улирлын турш triple double дунджилсан Oscar Robertson-аас хойш анхных NBA-гийн түүхэнд 2 дахь тоглогч нь болсон онцгой улирал байлаа. Тэгээд ийм зүйлийг хүлээжсэн үү? Үлээгээгүй те. Нэг хүн ингэж тоглохындаг ерөнхийдөө одоо орчин үеийн сагсан хүмүүс бол би байхад хэцүү л болж бодчихсон л. Ялангуяа ингэж хизээж эвдчихгүй рекорд тэгээд Oscar triple double донжсон үйлрэлийг бид нэр ярьдаг л байсан шүү дээ. Энэ бол үнэхээр гайхамшигтай. Одоо дараагийн үйлрэл дахиад ингэ тоглох үед хэцүү л үү? Мэдхгүй энэ бол. Бүгд боломжтой байна л да. Тий, боломжтой харагдлаа. OKC дэх өөрийнх нь одоо юу гэдгийг байр суурь амар л биш шүү дээ. Ч тэгээ баг юу гэдгийг тоглолтын турш баг 90% нь Westbrook бөмбөг эзэмшиж байна. Жиг одоо нөгөө 2007 оны LeBron-ыг багаа ганцаараа авч явдаг гэсэн. Тэр үешил харагдсан л да надад бол. Тэгээд гараад KD-г багаас гараад тэгээд бас нэг зүг юм болсон биш үү? Яг хувь тоглогч юмд бол энэ өсөлт байхгүй тий. Хувь тоглогч юмд өсөлт багийн өдрөөс өсөлт шүүхгүй тий. Ер нь яг хувь хүнд нь Westbrook хэрэг KD байсан бол Westbrook хизээч. Тэгтээ энэ багийн спорт эдгээр бол энийг нэ тоохгүй яг үнд бол тий. Яг үндэ бид нар одоо юу ярьж байгаа? Warriors-ын авраг гарахныг л ярьж шүү дээ. Тийм учраас юу гэхээр онцолж байгаа болохоос Westbrook-ийн хувь тоглогч амжилтад ард л угаасаа ард л. Би OKC дээр зүр нэг юм хэрэг танаар анзаарвал яг юу гэдгийг заах Westbrook ингээд үнэхээр амар байсан ч гэсэн бусдаас нь юусоо амжилттай ахиулсан тоглож байсан шүү дээ өмнөдөө. Амжилттай ахиулсан гэдэг нь би юугаар хэлж байгаа. Статистикууд мэдээж дэвшлээ шүү дээ. Durant-ийн орон зайг нөхөд Robertson, Steven Adams эдний авч байгаа оноо нэмэгдэж бүхэл үзүүлэлт. Гэхдээ яг онцгойлоод энэ би бол энэ багийн номер 2 юм шүү гэдэг мэдээлэл хинж хийсэн шүү дээ. Oladipo бол бүр унчлаа шүү дээ. Яг үнэндээ бол Oladipo-гийн хувьд бол бас нэг хэсэг бэртсэн. Түрүүн чи хэллээ шүү дээ. Шалтгаан дээр шүү дээ. Westbrook ягаад бол 90% яаж 2 дахь шанс авах. Тэгэхээр би энэтэй холбоотой юу хэлэх гээд байна гэхлээр Russell Westbrook одоо юу гэдэг агуу тоглогчид эргэн тойрны хүмүүсийг нэг алхам дээшлүүлдэг шүү дээ. Westbrook тэгж ерөнхийдөө чадсангүй л гэдэг үнэхээр байна л да. Хувь тоглогчийн хувьд үнэхээр гайхалтай байсан. Бага плей-офф одоо 6 дугаар байр хүртэл одоо маш амжилттай чирсэн. Тэгвэл эргэн тойрны хүмүүсийг ингэж юу гэдэг elevate буюу дээшлүүлдэг тэр юм л ерөөсөө харагдсан. Наад ч ерөөсөө хин дээр байгаа байхгүй Westbrook нөө Carmelo Anthony, Tracy McGrady гэдэг өөрсдөө л их сайн тоглодог. Баг нь явдггүй хажуудгаа гоё ингээд өөд татвыг л нэг тим тоглогчтой л болох гээд байна л да тэр нь бол тий. Тэгэхээр зүгээр Westbrook-ийн би өчтөр бас энэ нэвтрүүлгийг бэлтжих хавцтай бас интернет нэлээд ухаач харлаа. Тэгээд өдөр ихлийн өмнө юу гэсэн Westbrook би бол 40 тоглолтод л орцох гэж бодсон. Яг гэх юм бол pre-season-ы тоглолтод ер нь манай 30 товтлоод байсан шүү дээ. Тэгээ pre-season-ы тоглолтын дээр 30 товтлож байгаа. Бүтэн удирдлагын турш нэг тоглолтод 30 товтлохоо гээд 40 минут тоглоод ингээ явна гэдэг. Westbrook-ийн түүхийг харах юм бол сүүлийн 4-5 өдрөл тогтмол гэмтчихсэн байхгүй. Тэгээ энэ үлрэлд би дунд нь хүрээл яг өндөө Westbrook хугараад унал гэж бодсон. Бензин дуусна гэдэл бас бодчихсон. Бүр шууд одоо ямар нэг ностой гэмтэл. Тэгэхээр энэ үлрэлд бүтэн явцсан үнэхээр одоо хүн бүхний амыг тагсан зүйл болсон. Тэгэд би зөвхөн ингэж бодоод идсэн болоо гэж бодсон чинь өчтөр хэд хэдэн нийтлээ одоо улирал дүгнс юмнуудыг харсан гэсэн чинь үнэхээр бүгд л яг Westbrook-ыг гэмтэн л гэж тооцоолчихсон таамаглаж ирсэн бэл. Тэгтэл Westbrook гайхамшигтэйсэн. Тэгээ ямар ч байсан бид Бэгийн одоогоор 2 хэн байх, цаашдаач магадгүй 2 хэн байх тэр улирлын нэгнийх нь гэрч болсон шүү бүгдээр аминдараа тэгээд
Тэгтээ яг удахгүй би талаар энэ талаар ярих юу гэхээр жил ирэх тусам довтлооны үзүүлэлтүүд нэмэгдэж байгаа, статистик үзүүлэлт нэмэгдэж байгаа, тоглолчийн ур чадвар нэмэгдэж байгаа учраас одоо бид нэр эвдэгдэх боломжгүй амжилт гэдэг яриаг одоо ер нь бол орхисон л дээр юм шиг байна. Сүүлийн хэдэн жил угаасаа сагсны хөгжил хүмүүсийн бие физиологи хөгжилж амар болчлоо шүү дээ тий. Амар их рекордод явчихна одоо. Энэ спортын хөгжилтэй хүмүүсийн онцлогтой шинжлэх ухаантай их холбоотой байх л тань бол. Бид нар одоо их тэр нэг шилжилтийн үедлийг амьдарч байна. Одоо бол одоо сагсан хөгжинээс өөр болж эхэлж байна нөгөө. Сая NBA-ийн финалд авсан оноог л харалтаа тийм ээ. Дандаа 120, 130, 110. Ерөөсөө 100 дотор орсон. Тэр бөмбөг оруулах тэр шийд кальцур оруулах ерөөсөө маш амархан болоод байгаа шиг. Харин яг үнэ. Ур чадвар дэвшиж. Тэгэд Westbrook бол ямар ч гэсэн тэгээ энэ жил бол одоо бас нөгөө шагнал одоохондоо авгаагаа нөгөө ястай шүү дээ шактина бүл. Гөө ястай байж та. Ястай ажиллагаан дээр нөгөө MVP-гийн өрсөлдөөнд одоо хамгийн гол яригдж байгаа хүн боллоо шүү дээ энэ ачаар тийм үстэй энэ одоо triple double гэдэг юм ачаар. Гэхдээ бол эхнийх нь шагналыг бол авцсан сая заяа яллаа. Тэгээ баяр хүрэх ёстой. Шактина бүлийн эхний шагналыг оны шилдэгээр шагналж чадсан байгаа. Тэр өстой амьдралдаа тийм явуултыг үзэж байгаа тийм. Тэр класс шүү дээ. Нөгөө хэд нүртэл гайхдаг. Тэр нь яг OKC юм шиг юуны эсрэг. Warriors эсрэг. Би бодсон нэр өөрсдөө эсрэг болохоор нөө хяналтаа алдсан. Тийм баг. Хяналтаа алдсан тий. Яг үндэ өөрөө тэгж явж байгааг ч мэдэхгүй байна тий. Эмоцоор тоглодог шүү дээ маань шүү өөр. Тэнд орцсон л тоо. Тэгээд түрүү хэлээ заяагийн сагсан бөмбөг илүү болов ингээд төгсрөх тэлжлэг хатаа ур чадвар болов нэмэгдээд байсан гэдгийг бас нэг баталгаа нь юу вэ гэхээр энэ үйлрэл нэгэн залуу тоглогч 70 оноо авсан энэ үйлрэлийн бас онцлог үйл явдлуудын нэг байлаа. Тэр хэм бэхэр мэдээж Phoenix Suns ирээдүйг гэгдэж байгаа. Ирээдүйн Klay Thompson гэгдэж байгаа бас. Devin Booker Boston Celtics-ийн эсрэг 70 он авсан. Амархан болж байгаа нь одоо харагч залуу тамирчин гарч ирэл 70 оноо тий. Тэгээд энэ чинь Boston ямар хамгаалалттай баг үлээ. Ирээдүйн Klay Thompson гэж бити хэлдэг. Би сая Klay Thompson ч одоо өөрийнхөө араас хүн нэрлүүлэх боломжтой. Бити плейсмер гооч нэгөө. Ирээдүйн Klay Thompson гэж хэлэн Klay Thompson-ы хэмжээнд хүрнэ гэж тооцсон. Тэрнээс Devin Booker одоо бол хэмж шүү дээ. Klay Thompson ч нэ. Klay Thompson ч ихтэй тим амар тоглож. За зовоод өнөр. За одоо Klay ороо авчлаа. Гэж амар хамгаалттай баг эсрэг тоглосон. Яг нэг эсрэг хин л бол хин хамгаалах байсан Devin Booker-ыг. Тэгээ Бостон бол бас сайн баг шүү дээ. Тэгэхэд л. Гэхдээ зүгээр ерөнхийд нь бол Devin Booker-ийн үлрэл бол яг үндэ хүлээлт хүрээгүй шүү дээ. Devin Booker-ыг бол амжилтнаас тоглогч болно. Өнөхөр үдний Phoenix Suns-ийн амжилт өмнөх хүлэрлээсээ дээрд гэж бодож байсан бол харин ч бүр эсрэгээр амжилт нь уруудсан. Тэгээд манай хүний өөрийнх нь статистик бол маш орон гарan байсан шүү дээ. Тэгээд ерөнхийдөө энэ статистик бас эвдэгдэх шалтгаан тоглолт ерөнхийдөө ойлгомжтой болоод Phoenix-ийн Booker бөмбөг өгөө те сүүл рүүгээ тоглоулаад шийдүүлээд ирсэн. Тэгээд манай хүн хийгээдсэн. Гол нь хийсэн л дээ энэ дэр бол. Гэхдээ зүгээр энэ үлрэлээс нэг зүйл баталгаатай болсон нь юу гэхээр Phoenix Suns гэдэг багт бол ерөөсөө Devin Booker гэдэг нь ирээдүйн тодорхой болсон. Одоо ялангуяа нөгөө драфтаас авах гэдэг тоглогч нь холбогчийн байрал дээр маш их тоглогчдыг хайж байгаа. Тэгээд Tyler Ulis-ийг бас нэг хэсэг сүлд бол дандаа гараанд гаргасан шүү дээ. Bledsoe бол ирчгээр нь хайцсан. Тэгээд Bledsoe бас өөр баг руу явах магадлал өндөртэй болсон. Тэгэхээр ер нь бол юу гэдэг Phoenix Suns бол энэ үлрэлд бол өөрсөндөө маш сайн дүгнэлтийг хийсэн. Бараг албаар хайсан ч магадгүй ирээдүйд нь бас нэлээд тийм зөв үлрэл болсон гэж хараад байна л та. Анаас яг үндэ бол багийн систем насжуулагч нар бол яг үндэ ахын байхгүй шүү дээ баг бол. Энэ систем яг юу ч байхгүй шүү. Тэгэхээр тэрийг ямар нэгэн байдлаар одоо шинжилгээ ёстой л байна л та. Гэхдээ Bledsoe болохоор олон баг тийм байгаа л та. Тийм. Гэхдээ Bledsoe бол уул нь бол тэгсэж хамраасан шүү дээ. Бид нар ирээдүгөө бодож Bledsoe авч ахаа гимтэхгүй элдэн зүй явахгүй гэж авч үзэж байна. Тэр шалтгаан тэр зур хайцсан шүү дээ. Тэгээ дээрээс нь тэд нар чи өөрсдөө нэг юу унах гэдэг байгаа байхгүй драфт ирэх авах гэж унах гэж байгаа цаагаар явсан бодлого шүү дээ. Сүүлд миний санаж байгаа Dallas Mavericks плей-офф орох магадлал алдангуудаа албаар очдог тактикаар орсон гэдгээ нөгөө багийн эзэн хүлэмжшүүлсэн шүү дээ. Бид нар бол тэгсэн тэр бол үнэ яхахгүй бид хожигдмаар байсан гэдэг. Тэр нь бол ерөөсөө угаасаа байдаг тактик л байна л да. Хөлн бүтэн байд юм уу сайн мэдэхгүй. Гэхдээ драфт байхгүй ч байна. Сагсанд бол энэ бол хөлн хүчин муу тоглох юм бол доош унчих шнэ. Үртэж чигээр байхгүй. Тэр чигээр нөгөө дараагийнхаа дивизэн 2 дугаар унчих шүү. Одоо тэгэхээр жишээ дивизэн 2 төрүүлээ гэж унжсан баг байна. Тэр харин л бодлоо. Явандаа тэгвэл яагаад юу гэдгийг дийлигийн хөгжил өнөхөр амар болчихвол тийм үстэй. Энэ доош ундаг систем ч аягүй зүгээрсэн байхгүй. Зүгээр аягүй гоё систем. Тэгэхээр энэ бэ явандаа бас магадгүй 10 жилийн дараа ч юм уу тийм болохыг хэм. Гол нь дийл хөгжүүлэлттэй тий. Дийлийг хөгжүүлэх хэрэгтэй байна. Одоо Premier League тийм болцсон шүү дээ. Дээдлийн багууд амар зүгээр. Доош унахгүй болчихсон шүү дээ. Алдсан шүү дээ. Доогоо хөрслөж чи бүр сонирхолтой болдог шүү. Аврагууд лигийн аврагаас өндөр шагнал авч шүү дээ. 100 сая паунд. Реал ч аврагууд лигийн авраг 72-ыг авч хэлээ ажиллаа. Тэр чинь тий. 20 орсон баг 100 авч шин. Premier League ч. Тий. Ямар амар. Амар гост.
болох юм юу. За бид энэ үрээд хэсэг завсарлын хэсэг сурталчилгааны дараа үргэлжлэн тэгээд энэ удаагийн дугаар бид юу гэхээр 2016-аас 17 оны улирлыг юу болов иргэн нэг санацгааж байгаа. Хэсэг хугацааны дараа иргэд болцсон. Би бусдаас онцгой. 4,000 болон 9,000 төгрөгийн картаар цэнэглээд интернет хязгааргүй ашиглаарай. Би брэнд. Дурал хуваалц Пиперо. Албан ёсны дистрибьютор Green City. Two teams who have battled through 6 games have come up 4, 3, 2, 2. Би таг хүргэж чинь үзэгчтэй 2016-аас 17 оны удирлыг дүгнж байгаа. Тэгээд дараагийн онцлог сэдв бол Miami Heat-ийн иргэн ирсэн. Яагаад тэд иргэн ирсэн вэ гэхээр удирлыг маш таарав ихлүүлсэн. Ерөнхийдөө Петрайлигийн шинээр бүрэлдүүлсэн баг фейл буюу алдаа болсон юм а гэдгийг баталсан улирал болох гэж байсан. Тэд улирлыг 11:30 гэдэг амжилттай эхлүүлсэн. Яг улирал талдаа ороход за түүнээс хойш юу болов гэж. Тэд 13 дараалан хожиж энэ улирлын хамгийн өндөр амжилтыг тогтоосон. Энэ дараасан хожлуудаа хин хиний эсрэг авсан бай гэдэг нь хамгийн гоё. Дээрэс нь ямар тоглогчтой авсан бай гэдэг нь бүр гоё. Энэ бол өстой үнэхээр том сүрх гэж байсан. Тий, Эрик Спойстер өөрийн хэмждэг шууд харуулж шүү дээ. Спойстер бол жишээлбэл аюу болгоны ямар таасан. Би бол чинь өдрөлөг хэлж байгаад энэ амжилттай амар юу асуудалтай явж байхад нь Спойстер бол Леброны үед бол үнэхээр айхтар гоёг тасалж үзэж ирсэн байна. Нэг сайн асуулт биш юм бэ гэж бодож ирсэн. Энэ бол ерөөсө тэр чинь өөрчлөлт хийсэн шүү дээ. Энэ өдрөл бол Майамигийн дамын голны тоглогчт нь байхгүй юу? Тийм, тоглогчтой энэ од биш. Тий. Тэгээд тэр чинь мотивацлуулж байна. Одоо яг тоглох боломж хүн болгоныг сайн тоглох боломжийг харагдаж айгу хэцүү шүү дээ багийн спортер тий. Ерөнхийдөө бол бараг л нөгөө та зүгээр гараа сайхан заалаа байсан юм шүү. Чөлөөтэй тоглосон. Санаа бити биеэр алдах юм байхгүй юм баг. Тэгээд энэ залуу Waiters өөрийнхөө NBA-ийн одоо юг NBA-ийн карьерийг бол гайхалтай сэргээсэн байна. Энэ бол их том хожил байсан. Манай Вайсач нөгөө Miami Heat-ийн фэн. Тэгээд ярьж ирсэн шүү дээ нөгөө бүгдийг явуул гэдэг. Хинч байсан хамаагүй явуул гэж. Тэгээ нэг 13 тоглолтын дараа бүгдийг үлдээ гэж яриад байсан. 13 явуулсан чи байж бүгдээ байж л явсан шүү дээ. Манай тэрч давгүй энэ ч давгүй гэл. Тэгээ Джеймс Джонсын сэлгээс айгүй тоглосон. 2 Джонсон, Тайлер Джонс 2. Ялангуяа Джеймс Джонсон бол үнэхээр гоё байсан. Одоо оролтууд шидэлтүүд. Тийм, ерөөсөө бид нар бас авилгын дундор ярьжсэн. Энэ Miami Heat-ийн олон дараасан хожил юу сайн гэсэн. Okoro White гэдэг тоглогчийг хөгжлийн лигээс дуудсан. Нас цуврал эхэлсэн баг. Гэхдээ яг үндэ гол шалтгаан Джеймс Джонсон, Тайлер Джонс хоёр л байсан. Бүр сэлгэнээс тэр авчдаг энерги ичвчээ тоглолт тэгээд тэр хамгаалтыг задлж байгаа бодлогоонд шилжиж байгаа маш гоё эрхчлөлөд тоглосон. Тэгээд бид нар харсан юу гэхээр бас зөөр хэтрүүлээд хэлчихэд бараг л Running Gun руу тоглолтын аргуултаа болсон байсан шүү дээ. Чөлөөдөд тоглолтоо маш хурдан тоглолт. Хинж хаваа шидэх эрхчлөлөдөө тийм л системээс тэгээд яг энэ бүрэлдсэн баг дээр байж бол хамгийн сайн амжилтыг Eric Spoelstra авсан хэрэгжүүлсэн гэх тийм учраас удирлаа эргүүлж чадсан плей-оффд орох. Тэр сүүлийн шидэлтийг хийж байгаа юм даа. Джеймс Джонсны тоглолтын дээр. Waiters хийж байгаа. Gordon Dragic хийж байгаа. Дандаа ээлжлээд ингээ сүүлийн баазар шоотууд мотууд шидэлтүүд хийгээд байгаа. Тэгэхээр энэ баг бол хамгаалгач ч гэсэндээ айгүй тийм. Яг хин яах гэдэг мэддэхгүй те сүүл рүү яг тийм. Яг энэ нөгөө юу л да ерөөдөө Spoelstra яагаад энэ боёыг сайн удирдсан бэ гэдэг нөгөө анханасаа энэ чинь юу гэдэг юм юмудаа нөгөө тодорхой болгож гаргаж ирээд. За нэгдүгээр үеийн одоо жишээлбэл сүүлийн 2 минутан дээр Тайлер Джонсон чи гараа шүү гэдэг юм уу те. Тэр нь тодорхой. Манай хүн бол угаасаа бэлэн сууж байгаа. Сэлгэнээс гарлаа тэр 2 минутын хугацаанд нөгөөгөө хийгээл суuna. Дараагийн минутан дээр нь одоо за чи одоо болно шүү. За тоглолтыг төгсөхөд авч ийн үү шүү те. Яг ингээ систем гоё бол явчихж байгаа. Одоо хамгийн гол нь систем эвдэрх гээд байна л да. Тэгэхээр юу Dion Waiters хэлсэн байгаа. Waiters өөрийнхөө одоо гэрээг цуцалсан. Одоо илүү өндөр дүнтэй гэрээг хийх хүсэж байгаа. Miami-ийн хувьд бол юу гэдэг яг Waiters өндөр дүнтэй гэрээг дээрээс нь 100-ны басны суперодыг
багтаа илсүүлэн гэхлээр нөгөө цалингийн засгийн асуудлыг Хасан Whiteside-ийн бас авч байгаа залж их өндөр болсон шүү дээ. Драгич бас өндөр шүү дээ. Драгич ч хамгийн дэд л багш. Тэгэхээр одоо энэ баг дээр бол жоохон юу л болох гээд байна л да. Одоо яг тэр чухал системийн тэр чухал хэсгүүдний өөрөөр газар руу явах магадлал өндөрч. Яг бол Dion Waiters одоо юу гэдэг Phoenix Suns гэдэг юм нэг баг өндөр санал тавьчихвал хэцүү шүү дээ. Miami-тэй хөвдөл яг тэнцээд адилхан юу гэдэг. Гэхдээ энэ баг яг энүүгээр ахаад явахгүй би бол тийж бодож байна. Би бас ингэж бодлоо. Энэ багаараа байсан ч энэ систем нь явах гэж. Би бол яг ийм юм байна. Сая яг эхлээд бол энэ багнд байгаа дээрээс нэг суперод авахыг л хүсэж байсан байхгүй зүгээр. Би Miami-гийн фэн дээ. Хамгийн эхлээд улирал эхлэхдээ бол эдгээр чинь нөгөө муу амжилтууд нөгөө албаар хожигддаг тактик хэрэглээд нөгөө драфтаас нөгөө дээгүүр сонголт авах гэж бодож исэн байгаа шүү дээ. Эхлээд мэдээж ирэх. Хамгийн ихнийхэн зорилго багийн өдөрлгүүд тийм өдөрлгүүд. Тэгээ 11:30 байсан чинь нөгөө нэг эргэрэлт ирээд 10 болсон чинь за тгүү зүгмөр ер нь энэ жилд плей-офф руу дайрчих гэж үзсэн байхгүй. Тэгээ плей-офф руу дайрчих юм уу? Чи бүр хажууд нэсэн шүү дээ. Тэгсэн байхгүй. Амар дайрсан шүү дээ. Орж тэгж жагаад айгүй харамсалтайгаар ерөөсөө юугаар унчиж байгаа шүү дээ. Ерөөсөө цөөхөн ерөөсөө ганц хоёрхан тоглолтоор унчиж байгаа. Плей-офф эцсийн юм шиг. Тэнгүүд нөгөө дундаасаа нөгөө өөрчлөгдсөн тактик ахаа унчиж байгаа. Тэнгүүд нөгөө хамгийн ихний нөгөө төлөвлөгөө нь бас нурчиж байгаа байхгүй багийн. Нөгөө драфтаас хүн аавна гэсэн ихний 5 сонголтоос ч юм аах хэрэгтэй байсан. Важаас асууя л да. Заяа бол хэлчихлээ. Энэ бүрэлдэхүүнийг авч үлдэхгүйгээ. За эдрээ бол авч үлдэх сонирхолтой байна. Чиний хувьд юу гэж авч үлдэж шүү дээ. Энэ онцлог өнгөрсөн бүрэлдэхүүнийг авч үлдэхгүй. Дээрээс нь супер од тоглогч байхгүй. Яг солилцоо молцоо хийхгүй л үл. Яг одоо бодлоо. Дион Waiters өндөр цалин болгож санал болгож авч үлдэх үү? Үгүй. Үгүй. Одоо бодлоо Джеймс Джонсон, Тайлер Джеймсээр өөр багтчиход ч юм уу дараа жилийн тоглох уу? Джеймс Джонсон ч урд нь зөвлөл фейлддэг систем шүү дээ. Энэ дээр л яг энэ систем нэг жил тохирчлоо шүү дээ. Би нөгөө юу гэдэг Майамиг ягаад энэ баг би яг үндэ Майамитийг бодсондоо би тэр тоглогч нар бодоод байгаа байхгүй. Джеймс Джонсонд бол энэ баг л зохино. Тайлер Джонсонд энэ баг л зохино. Горн Драгич энэ баг л зохино. Энэ нөхдүүд чинь энэ баг л зохих гээд байгаа байхгүй. Аюу гоё. Тэгэл одоо энэ дээр нэг гоё тоглогч нөгөө юуны юу лээ Пефийн байрал дээр те нэг гоё тоглогч. Би бол ингэж бодоод байгаа. Блик Гриффин ч юм аа өдөр бол энэ баг. Би бол ингэ Хасан Whiteside-ыг хэнийг Горн Драгич тавьж үлдээд тэгээд хоёр Джонсыг авч үлдээд бенчтэй. Тэгээд бусдыг нь бол явуулаад орно гэж тоглож байна. Тийм. Тэг наад ч юм бол тийм амар уу? Тийм амар суулж юм уу? Тий. За. Тэгээд энэ удирдлагын бас нэг онцлог юм өгөхөр бид нар түрүүн бас л ярьж илаа тэрний утаа гэхээр цагсан бөмбөг өөрөө илүү төгсрүүгээ тэмүүлэх тэр ур чадвар нь илүү өндөр болж байна гэдгийг бас нэг баталгаа нь юу гэхээр тоон дээр буусан энэ удирдал тэр чигээрээ холын зайн шийдэлт болоод оноо авалтаараа NBA-гийн түүхэнд байгаагүй улирал боллоо. Маш олон рекорд амжилтууд эвдэгдлээ. За энэ яаж батлагдсан бэ гэхээр 1973-аас 74 оны улирлаас хойш нэг 100 довтлогоор авсан онооны дунд чинь хамгийн өндөр байсан гэж. Оноо авж байгаа байдал нь бөмбөг алдж байгаа байдал оролдлого хийж байгаа тоо холын зайн шийдэлээр авж байгаа оноо өнгөрсөн улиралтай харьцуулахад 35% өссөн гэж байгаа байхгүй. Үгүй чи амар өндөр хөв биш. Уучлаарай 35%. Өнгөрсөн улиралд 24 оролдлого хийдэг байсан. Энэ улиралд 27 оролдлого байсан. 12% өссөн гэж байгаа. Зөвхөн өнгөрсөн улирлаас 12% өссөн. Тэгтэл 5 жилийн өмнөхөөс хэдэн өөр өссөн байх вэ те? 15 жилийн өмнөхөөс хэдэн өөр өссөн байх вэ? Юу гэхээр сагсан бөмбөг тэр жигээрээ 3-аас шидэлтийг илүүд үздэг сагсан бөмбөг болж байгааг бас нэг баталгаал энэ улирал боллоо л доо. Шидэд оноо авахыг амархан болцоод байна л да тий. Тэгээд энэ ч өндөр оноо авна. Би бүр энэ саксны бүр түүхээс нэхлээл яг энэ шидэлтэй чи ингээс харж ирсэн байхгүй. Ингээд анхны хөлөмөг сакс дээр ялгаагүй доороос нь хийдэг юм байдгүй тий. Тэгээл ингээд цаг явахцсан бол хүмүүсийн чадвар нь сайжраа л өн чинь техник шидэл одоо шидэлтийн техник мэд чи ингээд яг тогтч мохтол тий. Тэгээл ирэнгүүт энэ чи ингээд шидэлтүүдийн хувьч өсөөл. Тэгмээд одоо энэ бол бүр ингээд хамгийн дээд зүйлсэн. Заяа яг одоо шидэнд орос 5 шитгэд 3 алддаг заа мөцөд тоглогч нар байгаа шүү. Тэгэж бас ярьж болохгүй шүү. Манай эдрийг шиднэр 5 бөмбөг өгчөд бол 5-ыг нь хий чинь. Заазаа бол 3-ыг нь алддсан байл шүү. Тэрийг бол харсан шүү. Чи тэгээд яриан сте шалаа өөр тийш аваач. Юу болов чи. 3 шидэлт иржсэн мэт. Тэгээ энэ чинь нөө олимп тайлбарлалт өгсөн шүү дээ. Олимпийн явар. Европын хүмүүс угаасаа Америкчууд нөө төвгүй явдаг угаасаа. Тэр 4-ний финал олимп тэр төвөнд анх байсан шүү дээ. Яг нэг том тоглож байхгүй. Шортенец гээд грек нэг том арч хараад дунд нэг божиг нуусан шүү дээ. Тэгээ Америкууд яадаг гэсэн мэхээр угаасаа төвөнд болж хэрэггүй. Бид нар бие болор сайтай. Европууд нь ч тэрийг мэддэг. Оролт хийдгүү. Орохоор угаасаа мөргөлөө унцдаг. Бүгд шиддэг. Тэгж тоглодог байсан. Тэгээд ингээд тэр Ясикевичус гээд Литвийн Америкчин чинь яг тэр олимп тэр 13 мурууд байцдаг Америк эсрэг. 13 удаа шүү. Ганц ирлэгэн шүү дээ. Ганц ирлэг. Америкийн ирлэг шүү дээ. Залд холбогч залж авч ирээ шидэж өгч чинь. Тэгээ орчтой тэр. Тэгээ Европууд бүгд тийм байсан.
Тэгэхээр яг одоо энэ систем нөө буцаад нөө юу руу очиж байна л да. Яагаад Европын богод Америкийн шидэ ойрхон тоглох шалтгаан энэ байсан шүү дээ. Ерөөсөө 3. Тэнгүүл мэдээж Америк ч гэсэндээ энэ мэдээж процесс явж байгаа шүү дээ. 3 шидэх юм бол хамаахан тоглож болох юм байна гэдэг. Ялангуяа Embiid энийг системийг нэвтрүүлсэн баг нөхөр Торонто Raptors Европ тоглогчдыг бүр ингээд олноор нэм порталж эхэлсэн. Нэг дор Lennox Kleza хин Calderon хин байлаа да. Bargnani өөр 4-5 тоглож байсан. Тэдний нөхөр Bargnani чинь анх удаа ингээд түүний тоглолт гараанд ордог түүний тоглолт 3-аас ингээд шиддэг хөлбөртэй босон бас нэг юунуудын нэг аахгүй. Nowitzki байсан л тэгсэн Nowitzki эзэж төвөр гардаггүйсэн. Bargnani бол яг 4-5 дээр гардаг байсан мөртлөөсөө шидчихсэн. Торонто Raptors-ээс энийг бол эхэлдэг. PF нэг Kleza яа. Kleza тий. Хэр л гардаг байсан. Угаасаа заяг ялж байгааг үнэн л дээ. Угаасаа тэгээд тэр Олимпиад ч угаасаа Грекийн багчин Америкийг тий. хожоод Америк ч 2002 онд нутагтаа усулсан шүү дээ. Бараг 3 усулсан шүү дээ. Аргентинд усуулаад хаана суулчлаа. 4 онд усулсан. Авирс очоод усулсан шүү дээ. Америкийн кап дээр бас тэр Arroyo гарч ирээд 3 шидсээр гол очсон. Arroyo, Ayuso, Cassiano 3 цаас гарч 3 шидсээр гол аваад. Тэгэхээр Америкийн багт хамгийн аюултай уус тоглоод 3 шидэл хийсэн. Тэгвэл одоо ямар ч байсан хожигдохгүй мэн аяа хавьд аргачихсан. Яг энэ өөрөө энэ системийг нэвтрүүлсэн юм байна. Бити санаа зовоо. Тэгээд энэ системийг төгс нэвтрүүлж чадсан бас нэг багийн баталгаа. Houston Rockets болон Mike D'Antoni, James Harden хослолдоо Run and gun гэж. Гэхдээ энэ өдрөл эхлээд Houston Rockets яг ийм амжилттай явна гэж бодсон уу шүү дээ. Эдрэг. Өдрөл эхлээд бодсон уу чи? Би бол айгуул явна гэж бодсон. Яг өдрөл эхлээд Houston Rockets яг энэ юус гэж боддог үстэй. Бид нар хэдэж ярьж байгаа. Mike D'Antoni-гийн баг яаж тэгээ хамгийн гайхалтай юм юу гэхээр James Harden юуны баярхаа яг тэр холбогчийн ролыг үнэхээр сайн тэгсэн. Тэгээд assist-ийг тэргүүлэх юм би удаа гонхор гайхсан. Тэгээд James Harden-ийн өдөр үнэхээр юу гэдгийг яг нөө плей-оффт байхгүй болцсон болохоос биш те. Мань бол энэ үлрэлд үнэхээр MVP авах хэмжээнд. Тэгээд хажууд нэг гайгүй тоглож авах хүчүүд бас нэлээд явна гэж бас хараад байгаа шүү. Гэхдээ нөгөө Mike D'Antoni Chris Paul-тай холбогдно гэсэн. Тийм биш. Chris Paul гэсэн. Тэгсэн гэсэн. Донсон сарын сошиал мэддэг байх тэр бүх юм те. Гэхдээ Mike D'Antoni-гийн систем яг энэ Houston Rockets айгуу таарчлаа шүү дээ. Тэгээд Harden бол 20 сарны 1 оноо 8.1 самбар 11.2 дамжуулалт гайхалтай. Өдөрлийн турш тийм ээ. Өдөрлийн турш бараг л triple double байхгүй юм. Тэр Russell Westbrook triple double-ийг бол бид нар Harden гэж ярих гэсэн байна. Одоо Harden ганцаар тасраа MVP болсон. Ойлгомжтой. Тэр award show муу хэрэггүй шүү. Тийм. Тэгээд James Harden гэдэг тоглогч бид нар зүгээр цэвэр SG гэж боддог байсан бол Mike D'Antoni түүний ур чадрыг энэ хүн чинь цэвэр PG маа гэдгийг л харуулсан даа. Тэгээд энэ үйлрэлээр эхлээд James Harden одоо хүлэн шүрхсэн супер боллоо шүү дээ. Яг өмнөх өдрөлүүд бид нар яг үндэ Harden-ыг бол дараа хамгаалтын шүүмжлэл те. Манаас асуудал ирсэн. Одоо бол James Harden бол ямар ч маргаан байхгүйгээр одоо цагийн бүх цагийн одоо хамгийн шилдэг. Одоо цагийн. Одоо энэ супер одоо айгуу тийм универсал болж байна те. SG байсан бол одоо PG-г ажил хийдэг те. Тийм 2-3 ажил хийдэг тийм. Байрлалч айгуу цөөхөн. Одоо F юм уу G юм уу? Тий. Хамгаалагч юм уу довтлогч юм уу? Ийм хоёр л байрлал болсон. Түүний байрлал байхгүй болсон. Холбогчийн байрлал байхгүй болсон. SF-ийн байрлалч одоо байхгүй боллоо ш сүлдээ. LeBron ч одоо бараг төв дээр тоглолтог болчихлоо ш. Завсрын байрлал болсон. Тэр бүр тийм харин ийм болоод эхлэх гэж. Small ball. Хүчин тоглож идэг байрлал одоо. Хэдэн жилийн өмнө ялт дээр иржсэн. Beasley-г одоо яана одоо байрахгүйс. Одоо Beasley-гийн жиг хамгийн гой боломж нь. Тэгээ сая харалт Milwaukee Bucks Beasley яаж ган руу аюу гой тоглож чинь нэг сагсан өмнө өөрт нэг гой тохироод ирлээ. Бинтэн тохирсон тийм. Тэгэхээр харин гэхдээ одоо энэ хөө сагсан юу гэж бодож байна. Миний зөв одоо хувийн бодол шиг юмнаас жоохон хазааж иж магадгүй. Одоо яг энэ Shaq Mac шиг ч юм уу тийм гой төвд гарч ирвэл буцаад яг тийм хэрэгтэй одоо төвд гарч ирвэл бас нэг болохгүй байхгүй шүү дээ. Гэхдээ хамгийн гол нөгөө төвд маань багасаа ямар бэлтгэл хийж ирэх вэ шидэлтийн бэлтгэл хийгээд байгаа. Тийм байна л да. Одоо яг нөгөө айхтар хөлний ажиллагаа амар болж байна. Одоо шуунч одоо төвийн байрлалыг өөрчилсөн шүү дээ. Тэгэхээр одоо шуун бол амар өндөр мөртлөө тим айхтар мөртлөө хөдөлгөй хөдөлж болно гэдгийг одоо шуун харуулсан. А тэрий чин цааш нь одоо ингээд Demarcus Cousins, Davis эдгэр чинь өдрөө 3 шиддэг болоод одоо шууныг чинь бүр хутгаалт. Одоо шууныг харсан юм лээ. Америкийн сагсан өмгөө сурвалж шүү дээ. Тэрнээс шал өөрөөр хүмүүцсэн байхгүй юу? Нөө нэгээр туссан. Нэгээр. Тэгээ голомжинд хөдөө өссөн учраас хөлийн тэр одоо чи хөдөөний хөлтөж айгуу тийм хөлийн чадварыг сайтай болт юм байна л да. Үгүй гүүхээс гадна бид нар байнга автгай юм дээр явдаг учраас бидний хөдөөний чадвар зөвхөн юм дээр л тасцсан байдаг. Тэд нар чинь янз янзын ийм газар ингээ гიშгэ явдаг. Тийм учраас хөлийн чадвар айгуу мундаг болцсон. Айгуу мундаг болцсон. Айгуу гутгүй явж байгаа шүү. Тийм тэр чинь гуталтай гуталгүй тэгээ чулуун дээр ингэж гიშгэн те. Тэгээ ийм тэгш юм дээр явдаг болохоор тэрний чинь хөлийн чадвар бүр солиод болчтой. Тэгээд орж ирээд өнөр биеийн заяац орж ирээд байгаа юм. Би бол одоо баазын саяны асуултын зэрэг байна. Одоогийн сагсан өмгөн өөрсдөө төвийн тоглогчтой систем чи үгүй хийж байгаа. Одоо бодъё л да. Яг одоо ингэ жишээ нь Shaquille O'Neal шиг гоё төв хийлээ гэж бодъё.
дугай тоглоод ид үдээ ч юм уу те гоё ингээ төв гарчлаа гэж бодоход тэр яг хөхөр чинь Warriors-тай тоглолоо гэхэд Warriors жижиг тавдраа гаргаад бодоос нөч хөө. Ер нь бол тийм л дээ. Ямар ч ажиллагаагүй болгоч. Тэгэл дээрс нь Steve Kerr ч юм уу Popovich ч болтой жалдаа л гэж тамлаа л те. Чөлөө шилтээр нь тамлаа. Гэхдээ тэр чи одоо Тэгэхээр ингээд хамгийн тод чинь DeAndre Jordan баггүй юу өөр хэ. Удаа болгоод байгаа. Тийм яг үнэ. Гигийн дөрөөр явж DeAndre Jordan ягаад амжилт болохгүй юм чи өөр хэ. Одоо нөгөө динозавр л явж байгаа байхгүй яг үнэ. Устгад бэлэн. Тэгээ одоо мөхөд бэлэн. Одоо баг бидний нүдэн дээр мөхөж шүү дээ. Тэр үний байл. Угаасаа яагаад зүгээр DeAndre Jordan фэнүүд байвал уучлаа. Фэнүүд шиг. байгаа хоо. Угаасаа тий магадгүй хамгийн сүүлийн гоё төв баг Явминг байсан баг. Баг Ямар ч гэхдээ шидэлттэй байх. Гэхдээ гоё шүү дээ. Гэхдээ яг түүхийн ажлыг гоё. Түүхийн ажлыг гэхдээ яг зөв хийдэг юм. Гоё. Гэхдээ яг энэ ч одоо нэг сонгодог төвийн тоглож гэдэг чи яадаг хөр бодогтой талбагаас дундаас шиддэггүй бодогтой талбагаас доороос авдаг тогтдог яадаг тим төвүүд ирүү ингээ мөхцөн гэдэг сая идэр айгуу гоё. Айгуу гоё. Мөхчөө бид Одоо шинэ орж ирсэн төгс Энтони Дэвис Кассенс хоёрч гарч ирсэн 3 шидэх ерөөсөө сүүл. Зааж орж ирээд пат шүү дээ. Тэгээд дээрээс нөгөө төвийн тоглогч нөгөө одооны хүмүүсийн бие хаачийн юм слим болчихж байгаа байхгүй юм урт. Турка урт болчихж байгаа байхгүй. Одоо тэр нөгөө Sacramento Kings-ийн 2 төв боош. 2 өнгөрсөн жилийн рүүки, энэ жилийн рүүки 2 нь. Хоёулаа баг 2 м 10 д мөртлөө баг нөгөө хишиг бийтэй турка бийтэй дуранч бийтэй. Угаасаа шахах зориулагдаагүй би. А тэгтээ тэр нь болохоор шахсан хүмүүст одоо хэрэгтэй бий. Зогцоод байна. Зогцоод. За бас нэг онцлог сэдвийг сайн Бажо маань хэлээ. Тэр юу гэхээр DeMarcus Cousins, Anthony Davis хоёр нэгдсэн нь сүүлийн жилүүд байгаагүй франчайз тоглогчийг ингэж энэ ёстой гайхмаар юм болсон шүү. Энэ үнэхээр гайхмаар юм болсон. Би ёстой DeMarcus Cousins-ыг Sacramento яг явуулах нь ойлгомжтой. Бүр Anthony Davis-тэй нэгднэ гэдэг бол энэ вау шүү дээ тий. Үнэхээр ийм хоёр төвийг бид хамгийн сүүлд David Robinson, Admiral хоёрыг харж байлаа шүү дээ. Биш ээ. Team Dunk хоёрыг. Харамсалтай. Талбай дээр гэхдээ ингэсэн амжилтны ерөөс онцгой байлаа да. Удирлын эхний хагасыг харьцуулах юм бол DeMarcus Cousins-тай ирсэн нэг сүүлийн хитэн тоглолтыг харах юм бол шал өөр шүү. Тэгээд юу гэхээр тийм ч учраас Alvin Gentry-г халахгүйгээр авч үлдсэн шалтгаан нэрээсээ л энэ. Удирлын дээр хагасдаг жоохон хонглын үзүүрт гэрэл харсан. Тэр л үнэхээр гэрэл байсан уу эсвэл нэг асаад өнгөрөх лаа байсан уу гэдгийг одоо үзэх гэж байгаа. Нэгсэндээ маш том эрсдлээсэн. Тэгээд Alvin Gentry-г авч үлдсэн. За ямар ч байсан тэгээд супер одоо тэгээд энэ ажиллуулж чадах юм супер хослоо шүү. Энэ зүүн одоо Cousins яах вэ гэдэг вэ шүү бас тий. Одоо энэ зүүн гэрээ тийм л шүү. Энэ 100 гэрээтэй. Гэхдээ мань хүн чинь өөрийнхөө ирэхээр цуцуулж болохгүй гоё. Үгүй юм уу? Болохгүй юм уу? Одоо нэг юм байна. Андуураадсан юм байлаа бид тань. Тийм үү? Чөлөө тэгээд болохгүй юм байлаа. Болохгүй юм уу? Дараа жил болох. Дараа жил шууд unrestricted чөлөө тэгээд. Би Sacramento нөгөө солисон шалтгаан нүгэнд гэж бодсон байхгүй. Угаасаа би бас тэгж бодсон чи яагаад тэгээд андуурсан бид нар андуурсан юм шүү. Тэгвэл одоо бид нар өөрсдөө ярьж болох юм шүү дээ. Одоо энэ хоёр тоглогч төр. Ямар ч тоглогч супер тоглогч нэгдхийг хүсэн шүү дээ. Хүсэн. Гэхдээ энэ хоёрын характер хэцүү шүү дээ. Характер хэцүү. Дээрээс нь хоёр хүний амар том амбицтай хоёр шүү дээ энэ чинь. Хоёулаа ингээд бүр өсөж яваа тийм. Супер од болохыг ид хүсэж байгаа. Тэгээд яг ингээд одоо жишээ нь нэгэн сайн тоглоход хоёулаа сайн тоглох боломж байгаагүй яа. Энэ сүүлийн 10 хэдэн тоглолт. Заавал нэг нь муу тоглолцдог гэдгийг сайн тоглолдог. Нэг тийм зүйл ажилласан. Энэ хоёрын нэгдэл хэр удаа үргэлжлэх. Энтэй амжилттай болохын тулд ядаж баг нь амжилттай байх хэрэгтэй. Баг нь амжилтгүй мөртлөөсөө ингээ хоорондоо ингээд харж бас хэцүү. Тэгээ энэ дээр бас нэг момент байгаа нь юу гэхээр Drew Holiday-г бараг алдах юм шиг байлаа. Тэгээ Drew Holiday-г авах баг гэсэн чинь Dallas Mavericks гэсэн маш хүчтэй яригдчихлаа тийм. Сони тий. Юу би бас өчтөр юу уржөдөр юу утсан л дээ. John Calipari гэдэг одоо алдартай сургууль шүү дээ NC-гийн. Kentucky-гийн их сургуулийг одоо удирдах байгаа шүү дээ. Тэгээд Anthony Davis бас ийм сургуулийн бүтээгдэхүүн, DeMarcus Cousins сургуулийн бүтээгдэхүүн. Тэгээд John Calipari гэдэг хүний өөрийнх нь одоо юуны үг гэхээр one and done гэдэг үгтэй байна л да. Нэг тэгээ болоо гэсэн үг байхгүй. Тэр нь ямар учиртай вэ гэхээр энэ бэ чи нөгөө нэг юу гаргаад ирсэн шүү дээ. Өрөөл 19 настай байх хэвээр ахлах сургуулийнхаа дараа 1 жил коллеж байх тэгээ тэгсэндээ 1 жил юунд орлоо тэгээ энэ рүү орох болно гингүүд энэ хүн John Calipari гэдэг хүн энэ системийг энэ нөгөө дөрмийн өөрчлөлтийг бүр 100% ашиглаад бүх тоглогч нарт өөрийнхөө багт ирж байгаа тоглогч нарт би та нарыг NBA-д оруулах гэж бэлдэнэ 1 жилийн хугацаанд. Та нар ирээл яв. Энэ сургууль та нар угаасаа 3 жил байхгүй. Тийм учраас Kentucky-гийн бараг 4-5 тоглогч драфтер ордог. Тим бүр ингээд дэлгэрсэн мод нь. А энэ нь болохоор NC-г бол бүр үгүй байсан байгаа байхгүй. NC-г бараг сүрлээ гэж хүмүүс айж ирсэн. Одоо бол ерөөсө бүх сургуулиуд юм ба шүү дээ. Duke, North Carolina нэг тоглогч ирээл 1 жил болоод явна. Тэрэнд нь бүр бэлдсэн. Дараа дараагийн тоглогч нар. А тэгэхээр энэ нь юу гэсэндээ юу гэдэг нөгөө тухайн тоглогч нар
4 жил нэг багийн юу гэдэг нэг тийм нэг хэсэг байхгүйгээр нэг жил хуваа бодож Америкчээс гараад NBA-д орж ирж байгаа учраас Энтони Дэвис, Демаркус Касинс, Джон Уолл тоглогч шиг анзаартай хувийн амбицтай байна. Ингээд өөрсдөө ингэж ганцаарчилсан юм байна. Одоо Энтони Дэвис энэ төр Джон Уолл нэгдмэгдээ нэгс бидрээс ярьж байсан шүү дээ. Нөгөө юуны хэсэг рүү бүрднэ. Тэгэхээр энэ хоёр тоглогчийн хувьд бол яг үнэндээ бол маш сайн хатуугаар насруулж байхгүй бол бүтэхгүй. Ягаад гэвэл тэр нөгөө Джон Калипаригийн системээс анханасаа энэ бүр ингээд өөрсдөө амбицээ авсан хүмүүс учраас. Хажууд бид нар уран санаагаар үзэрэй гэж хэлмээр байна. Шивнэ баримт кино. ESPN юу байхгүй 30% шиг. Үнэхээр гоё кино шүү дээ. За сонирхолтой гаргалгаа ярьж өгсөн идрээдээ баярлалаа. Энэ хүрээд нэвтрүүлэг маань түр завсарлаж байна. NBA Talk-ыг дэмжиж байгаа илэрхийлвэл та бүхэн B brand-ийн хуудас ороод лайк дараатахаарай гэж манай Баажигийн зүгээс хүсэж байгаа шүү. Хэсэг хугацааны дараа эргээд олцсон. Би бусдаас онцгой. 90 хоногийн 3 төрлийн хязгааргүй багцаас аваад B brand-ийн 2017 оны шоунд оролцоорой. B brand. Дурал, хуваалц, Пиперо. Албан ёсны дистрибьютор Green City. Two teams who have battled through 6 games have come from 4, 3, 2, 2. This is the greatest performance maybe ever. NBA Talk үргэлжилж байна. NBA 2016-аас 17 оны улирлыг иргэн нэг санаж 5 нэвтрүүлгийг хүргэж байгаа. NBA Talk маань цааш дээр нь 2 дугаар үргэлжлээд энэ улирал маань хаагдана. Дараагийн 7 хоногт бид Michael Jordan, LeBron James, Kobe Bryant гурван харьцуулсан дугаарыг хүргэнэ. 25-ны өдөр буюу миний төс өдрөөр гарч байгаа шүү. Бурхан минь мааны батна. За тэгээд удирдлын төгсгөл юу гэхээр шагнал гардвал яслаас хийн шилдэгүүлэг тодор драфт юу болов гэдэг амар мэдээлэл хүргэн. Драфт гэснээс солилцоо боллоо. Нөө маргаашгүй. Ямар солилцоо гэхээр Boston Celtics, Chicago Bulls, Philadelphia 76 бэ танаас унсан уу гэж асуусан уу? Чи яах гэдэг юм бэ? Хүмүүс мэдээлэл Хүмүүс хэлэлтэй тэгээд. Яаж өгөхөр Jimmy Butler, Okafor драфтын номер 1 Fultz-ыг орсон. Тэгээд Fultz өнөөдөр Philadelphia 76 баг дээр очиж бэлтгэл хийж байгаа юм билээ. Ерөөс хийгээгүйс ч гэдэг. Boston дээр л очиадсан юм. Лаур гэж Фулцыг авах юм да. Fultz ер нь нэгээр баг тодорхой болсон юм билээ. Тэгээд Boston авахгүй оронд ингээ 3 гэдэг ингээ иймэрхүү бүчнээ болоод. Тэг ямар ч үсэн Идрэгийн хувьд айгүй таагүй юм байх те. Наач өөрөө тэгээд тийм шүү дээ. Jimmy Butler болоод хэрвээ тэр солилцоор бол манайх номерыг сонголтыг авах байхгүй. Тийм үү. Chicago Bulls нэгийг аваа. Тэгээд дээрээс нь Okafor-ыг аваа. Би бол Okafor айгүй дуртай. Яг хамгаалалт мотож гисэн. Үнэхээр гоё төв. Одоо нэг хурж байгаа хэвээр. DeAndre Jordan-ы version 2 гэж. Тэгээд Bulls-ийн хувьд бол яг Jimmy Butler угаасаа юу гэдгийг өөр баглаг үнэхээр энэ багийн өдөртлөх те өөр чиглэлийг сонгосон бол Jimmy Butler ч гэсэн тэр нь хэрэгтэй. Би Jimmy Butler-ийн фэний хувьд бол би өөр багт очиосоо гэж бодчих. Тэгээ Bulls-ийн хувьд бол Эдгээр ч угаас тэгсэн шүү. Jimmy Butler-ыг явуулсан. Фулц Чикаго руу очсон. Philadelphia. Энэ болохоор Чикаго гэж яриад шүү дээ. Гөө. Би эхний сонголтыг л хэлээд байгаа. Эхний сонголт чинь Fultz. Харин тий. Тэр мэдхгүй ширүү Chicago Bulls дээр их Chicago Bulls өөр тоглож авах юм Тэр Jackson авч болмаа. Хинч гэж. Чикаго Jimmy Butler-ыг алдчих юм бол яг л Josh Jackson авч болдгоо юм. Josh Jackson авч болно шүү. байж үгүй. Энэ солилцоо байж энэ солилцоо болох юм бол Fultz Philadelphia очно. Харин тий. Драфтын 3 дахь хэрэг Okafor-ийн хамтаар Chicago дэрнэ. Тэгээд миний Arsenal руу Jimmy Butler биш өдрөө. Jimmy Butler Тэгвэл боли. Солилцоо Яаж чи буцаа. нэг драфтын нэрхийг
Наа Филадельфид юу ч авахгүй шүү бодлоо. Бүх юм авангуудаа өөрөөсөө юу ч авахгүй тиймээс тийм хэцүү гэж. Би бол эдрийг ингээд эдрийг угаасаа ярьж ирсэн чи Жими Батлер бол энэ нөгөө шинжилгээг би өөр юм харсан юм да. Чи шинжилгээг юу гэж. Филадельфи юу авах вэ? Тэр өөр юм дээр чи юу гэж байна? Филадельфи. Аврыгаа л аваач. Даа дөрөв багаас олцсон авчлаа. 2016-аас 17 оны удирлын бас нэг онцлог сэдв нь юу гэхээр сүүлийн жилүүдэд байгаагүй MVP-г өрсөлдөөн хүчтэй өрнөлөөд 20 LeBron ч 25-8 гэдэг үзүүл. За бараг тийм байсан шүү. Ондчилсан хэрнээ MVP-гийн өрсөлдөөний шилдэг 3-т багтаагүй гэж бодлоо та. Тэгээ боддоо. Энэ NBA супер болоод айгүй ихтэй болж байна. Одоо би бол тэгж л хараад байгаа шнэ тий. Супер тамирчид. Westbrook, Harden, Kawhi, James, Isaiah гэсэн 5 тоглогч ерөөхдөө өсөлтөө. Isaiah-гийн Durant алга, Curry алга болж тий. Гимтсэн л да Durant алга шүү дээ. Номер 1 байгаас хүн байхгүй шүү дээ. Тэгэл боддоо. Тэгээ Isaiah Thomas өөр дорнод бүсийг тэргүүлсэн багийн тоглогч. Одоо та нэг бодолтой. LeBron James 26-8 дунжилж байгаа байхгүй. Чи нэгэд assist rebound хоёр нь болохоор өөрийнх нь NBA-ийн хамгийн өндөр үзүүлэлт шүү дээ. Карьер хайн. Энэ жил ярихгүй шүү дээ. Догоо үз. Хамаагүй болцсон. Тийм. Энэ жилийн LeBron-ы би ярьсан чинь үзүүлэлт нь rebound assist хоёр нь ерөөсө түүхэн дөрийнх нь бүх юуны хамгийн том юм шүү дээ. За тэгээ Westbrook-ийн хувьд мэдээж triple double дунжсан үйлрэл. Статистикээр хэрвээ энэ амжилтыг өгдөг бол энэ шагналыг шууд авна л та. За Kawhi Leonard-ийн хувьд хүлээн зөвшөөрөгдсөн лидер од болж гялалцсан да. 48.4 амар өндөр тий. Яг Kawhi-ийн хувьд бол хамгаалалт бол жоохон суларсан шүү дээ энэ үйлрэл. Яг ачааллыг бол довтлохын дэр хэтэрхийг авсан. За NBA Talking MVP. Тэ бидний зүгээс чинь James Harden-ыг баган сайн байсан гол. 50 оноотой 2 triple double хийсэн түүхний анхны тоглогч тий. Нэг үлрэлт хийсэн. Тийм шүү дээ тий. 50 оноотой triple double. Тэгээ та нар одоо хэрвээ James Harden MVP авчих юм бол нэг тийм хүлэн зөвшөөрнө. Энэ бол үлрэлийн шагнал. Нэг тийм нилээн хуучин дээр үед баг эхний хоёрт бичигдээгүй заяа. Бүсийнхаа эхний хоёрт бичигдээгүй багаас өөр багаас MVP төрсэн тохиолдол болох гэдэг байгаа байхгүй. Өмнөд тохиолдлуудыг ихэнх нь харах юм бол андаа бүсийн нэг хоёрт бичигдэж байгаа багууд л лидерүүд MVP аваад явуулсан байгаа юм. Westbrook аваад бүр амар болох нэ тий. Тий. Одоо Westbrook бол бас буу юм болох байхгүй. Хин ахын James Harden авах юм бол бүсийнхаа 3 бичигдэж байгаа баг тий. Бас тодорхой хэмжээ бас нэг юм болох л баг. Финалистын зарлцсан шүү дээ тий. Kawhi LeBron байхгүй. Энэ 3 биш шүү дээ тий. Harden, Westbrook. Тэгээ боддоо тэгэхээр эндээс хамгийн магадлал үлдсэн угаасаа маань нэвтрүүлгийн MVP хугацаа тэгэхээр анхных нь баг болох байх. Яагаад нэг нөгөө сая эдрэг хэлдэг үнэн баг. 3-т бичиж байгаа 6-т бичдэг гэдэг үзүүлэлт нэгт орох байх. Дараагийнх нь үзүүлэлт нь энэ хоёр багийн хоёулыг сая ихтэй ерөөхдөөс плей-оффоос таарад хоорондоо тоглосон. Яг би магадгүй үгүй гэхдээ энэ бол бас нэг юм бас харуулсан шүү дээ бид нар шүү дээ. Бага хин илүү сайн өдөрдөж чадчих. Яг энэ өдөрлийн харна л да юм бол тий. Улирал бол Harden тасрахбайсан. Бид нар плей-оффтаа одоо дүгнээд байгаа л болохоос шүү. Гэтэ яа MVP-гийн өрсөлдөөн сонирхолтой байсан гэдэг нь би бас нэг юмтай олдмоор байгаа байхгүй. Тэр нь одоо энэ юу сошиал медиагийн хөгжил. Ерөөсөө нөхдүүд чинь бүр янз бүрийн статистик гаргаж ирээ. Тэрийг нөгөө зурагжуулаад нөгөө хуцууд чинь тавьдаг. Тэрийг шеэрлдэг цаашаа явдаг. Тэгээ бидэрт ирж байгаа мэдээлэл бүр амар их болоод байгаа байхгүй. Өмнө нь бол юу гэдэг сошиал медиа хөгжөөгөө за бүр анх бид регэл үзэр анх гардаг байхад бол уучлаарай шүү дээ. Бид нэр ороод статистик мэдээлэл аваад нөгөө юу ч Википедиа дээр орж хэдэн мэдээлэл аваад 90 тойрны мэдээлэлс жоохон хол явдаг байлаа шүү дээ. Одоо эн чинь баг хин өглөө хэдэн цагт босоод юу идэ явж байгааг нь хүртэл хүмүүс мэдээлэх гэдэг шүү дээ. Брендингийг бүр амар болгож. Тэр чинь бас бидний нөгөө яриад нөлөөлөд байгаа байхгүй. Тэгээ бид нараас нөлөөлөд байгаа байхгүй тэрэнд нь. Манайч бид дугаар болгоно бол энэ нөхдүүд чинь ярьж байна шүү. Тэгэхээр нэг тийм ийм өдрөлүүд өмнө олон жил байсан тий. Хүмүүс тэр бити тэрийг мартаарай. Зөвөр одоо энэ сошиал медиа хэвлэл мэдээллийн хөгжил ийм амар болсон учраас бид нэр бүр онцгой л гэж яриад байгаа юм л да. Яг ухаад үзэх юм бол амар өрсөлдөөн зөндөл байсан. Тэрийг онцлох гэсэн юм би. За тэгвэл энэ сэдвийг би онцлох сэдв мөн үү биш үү гэж асууя. Тэгэл Андрю Боготын гэмтэл энэ финалийн хувь заяаг өөрчлөлтсөн үү? Яг тэгэхээр Андрю Богот хэрвээ гэдэг ч муухай бол. Гэхдээ хэрвээ байсан бол гэдэг чинь бас яг гоё маргааны сэдв. Би бол нэг сүртэй хөрчлөдөггүйсэн. Андрю Богот байсан ч барахааргүй. Тий. Ер нь бол яа тэр ямар ч нарах. Биш. Яг зүгээр юу гэдэг яг тэр тоглолтыг яг төгсгдөг хүн чинь биш болцсон байсан шүү дээ Богот. Угаасаа Даллас тогтоос илгэрүү шилжиж гисэн. Энэ хүн чинь угаасаа л бидний мэддэг Богот байхаа болцсон. Тэр Golden State авраг авч ирсэн Богот биш шүү дээ.
Би зөв ингэж л Tristan Cleveland Cavaliers өнгөрсөн жил яагаад авраг болсон бэ? LeBron Kyrie хоёрын зогсоод швэрсэн. Дээрээс нь Tristan Thompson гэсэн байсан. Маш сайн. Хоёр боломжуудыг дэндүү болон гаргаж. Энэ жил чадаагүй учраас гэсэн. Хэрвээ боогд байсан бол Cleveland-ийн хамгаалалт төр 20 эдгээр байранд явах биш арай өөрчлөгдөд. Дээрээс нь плей-офф төр гаргадаг боломжууд, заслаанууд арай өөр болох байсан болов уу гэж бодоод. Бас боогуудад тоглосон эхнээсээ жоох учраа олж молоо тий. Тийм байсан юм болов. Тэгээд энэ геймтэл ер нь хувь зээг финалийн хувь зээг жоох өөрчлөлтүүд Үнэн хацгуу тий. Энэ ерөөдөө цаанаас илжлээ байхгүй загсан юм бурхан. Одоо болно тий. Тэм даврах. Үгүй та нарууд энэ үнийг авахгүй та нар одоо болно үгүй яа. Энийг хараа солилцсон дөрөд хамгийн ихний тоглолт шүү дээ. Харин тийм учраас нэг хүн хэлээд шүү дээрээс. Дими шүү яах гэсэн юм бэ? Та нар бүр даврлаа шүү. Аврахын явцсан тий. Дөрөв Уильямс Андрю Богут хоёрыг авсан юу юм чин цаагаараа бол яг өндө хуйлдаан байхгүй. Одоо энэ эсрэг NBA бол яасан ямар ч хэсэн тэмцэл шүү дээ. Яг Dallas Mavericks гэдэг бага тэрээр хайцсан шүү. Шууд хайцсан шүү. Тэрээр тохиролцол хайцсан шүү. Тэгээ яг All-Star юу санаж гэнэ LeBron James, Deron Williams Богут хоёрыг багтаага хүсэж байгаа гэсэн шуум гарсан шүү. Бид нар итгэхгүй байсан шүү дээ. Нэр яаж тийм байж болох юм бэ гэж хэлсэн чинь нөгөө хоёр багаас бодлоо гэж аваад 12 сарын үед Cavaliers Bogutыг хүлээнэ гэсэн байсан шүү дээ. Солих баг болтохгүй бол Bogutыг хүлээнэ гэдэг чинь үгээр айл эртнээс тооцлоо хүлээжсэн байхгүй. Тэгэхээр чөлөөтэйгэн тоглолчныг чөлөөтэйгэн тоосныхандараа энийг багтаав гэж ярьдаг юм бол одоо за тэр чөлөөтэйгэн ярьж байгаа чөлөөтэйгэнд боловуулчих. Боловуулчих. Харин хуйлдаан байгаа. Гэтэ энэ яг дөрмийн гадуур зүйл биш. Гэтэ одоо энэ дээр бол дөрмийн өөрчлөлт орох юм байлээ. Тийм бах. Улирлын дундуур өөр багийн одоо юу гэдгийг тим хэмжээний тим залны тоглогчийг бус тоогод авч болохгүй ч гэх юм уу. Тэр тим дүрм бүрм орж. Давархан ч за дараа жил нь давжуулаа тэрийг нэг авчих. Тэгээ яриа л дээ. Чи нэг ингэх боломж байна уу бол одоо тэгнэ шүү. Үгүй чи зүгээр бодлоо одоо арай л та. Одоо юу гэдгийг Demarcus Cousins би зүгээр Cousins шавал та. Cousins нэг өдөр уурн хүлээл хүрээл би юус тоглохоо болоо Pelicans. Гингүүтээ гэрээгээ худалдаж аваад Demarcus Cousins Golden State очиж болж байгаа байхгүй. Маш хямдхан дүнгээр. Тийм харин нөхцөлөд үгүй болцоод байна шүү. Энэ яриануудыг сонсож чинь сүүлийн үед хөрхий Даллас ямар их мөрүүлж байна. Андре Жордан яалаа тий. Андре Жордан яалаа бүр улаан бүр гэрээгээ баг. Одоо энэ Tyler Parsons юу болоо? Одоо бид нар яг энэ ч өмнөх хэвтрүүлэр тамирчид яагаад ингэж авраг авах гэдэг энэ ч юусоо хамгийн гол мөнгө байхгүй. Эдгээр яах гэж сагс тоглож байгаа юм. Эхлээд бол амжилт гаргах сайхан амьдрах гэж тоглож байгаа шүү дээ. Тэнгүүд эдгээр чи сайхан амьдрал нь бүгд бүр ингэж ийм болчингууд эдгээр чин дараагийн ингэж шал нэмэлт юм руу яваад байгаа. Урд нь сагс магс үлэмүүд тийм байгаа гэж ямар спорт үү те. Ингээд нэг багта тоглоод ингээ мөнгөө цуглуулаад ингээ явж чад хамаагүй сан нөгөө одод мод бол. Одоо ерөөсөө бүх ярианы чи сэдв тэр болчиход байгаа байхгүй. Мөнгөнд бүр ингээ тагцсан учраас эдгээр чин дуртай байж байгаа байхгүй тийм үст. Real Madrid-ийг би бодож байгаа. Би танаа хөлбөмбөг бодож байгаа шүү. За тэгээд нэвтрүүлэг маань өндөрлөгт өгч байгаа. Тэгээд өнгөрсөн удаагийн онцлогоос аргагүй нэг сэдвний үхээр хоёр багийн плей-оффын эхлэлээ супер багуудын супер эхлэл гэж үүнийг онцлох хэвээр. Cleveland Cavaliers дорнод бүстэй эзэрхийлж гарч ирсэн бол мэдээж Golden State Warriors баг өрнөд бүстэй 0-0 явсаар гал финалд гараад ирсэн шүү дээ. Хань агалах ёстой байсан л юм байна. Ер нь тий. Одоо эргээд харахад энэ хоёр баг бол нэг болцсон байсан. Яг зөв энэ юу гэхээр энэ хоёр баг хэтэрхий супер байсныг бас нэг баталгаал бол үлдэж юм л плей-офф. Дээрс нь плей-оффын энэ үзүүлэлт бас юу гэхээр нэлээд тийм юу болсон. Үзэгч багтай. Өөдгөртэй плей-офф. Өөдгөртэй плей-офф. Гэхдээ нэг гайхамар зүйл байгаагүй. Яг удирдал итгэхэд л бид нар угаасаа энэ хоёр багийг финалд үзнэ гэдгийг бүгд хүн ярьжсэн болохоор энэ бол нэг тийм сүртэй зүйл байгаагүй байхгүй. Хүлээлт нь ер нь энэ хоёр баг л байсан шүү дээ. Ханаа энэ чинь баг pre-season болж өөрсөн шүү дээ. Плей-офф чинь бүсийн финалд хүртэл одоо pre-season тоглож. Тэр нь л зүгээр бид нар зүгээр сагсан мөнгө сонирхогч бидэрт хамгийн муухай юм нь плей-офф ямар гоё болдог вэ? Плей-офф ингээд дээшлэгдсэн гоё болдсон чи дээшлэгдсэн олон муухай доотлын нь илүү гоё юм уу? Та нар одоо зүгээр бодолтой. Энэ хоёр баг биш шүү дээ тий. Улиралд бол зүгээр л тоглоод байгаа байхгүй. Зүгээр л албаа дээр гараад тоглоод. Бид нар бол ерөөсөө плей-офф дээр жигэн тоглолт авчирч байгаа байхгүй. Нөгөө 28 баг нь улиралжингаа алдчихж байгаа байхгүй. 82 тоглолт амиа тавьж байгаа байхгүй тий. Нөгөө байрлал авч. Энэ хоёр нь бол ерөөсөө за улирал бол яах вэ тий. Эдгээр хүсвэл одоо нөгөө 73 эвдэн шүү дээ. Айгуул өөрөөсөө яах вэ гэж аянгуудаа плей-офф дээр за одоо жинкаар араа байгаа. Тий. Нөгөө 28 ингээ гайхаас уц. Ч одоо юу вэ? Одоо өөр л их. Тэрийг бид нэг юугаар шаарч ирэхэд Cleveland-аас харж байгаа. Cleveland удирдлагын төгсгөлийг айгүй муу байсан байхгүй. Тэгээ бид нар юу гэж ярьж байна? Хин ингэх юм бол тэгээд гэсэн чинь яг нэг гал маад нэг чи бөө юм болсон. Босс нэг гарсан шүү дээ. Гээгүй нөө дээшгээ финал руу. Нэвтрүүлэг эхлэхээс өмнө найруулагч Бэквтер ярилцж л да. Golden State Warriors баг бүр үнэхээр зогсоохоо харахгүй мэн. Сагсан мөнгөч яг л бас нэг юм төрхний цог хэмнэр шиг штэ. Нэг газараа унал тэрэл буцаад сайжраад тэгэл дундын хэмнэлтэд явж бол ингээл те.
Warriors юу тийм байсангүй шүү дээ. Стеф жоохон унгууд одоо ингээл Дурант энтэс гарч ирж чирэл ингээл хурдны галтар шиг ямар ч тийм донцлогоо байсангүй те. Тэр сагсан мөнгө жоо ийм гоё. А тэр нөө Дурантын нэг бичлээ шүү дээ. Тэр айгүй эргэр нөлөөлсөн шүү дээ. Голдос Стейт. Стеф эргүүлээд аваад ирсэн шүү дээ. Стеф юм. Чин баг Стеф чи баг хүн биш болчихсон юм чинь. Тийм одоо тэгээд Стеф айгүй одоо бол би ингэж хараад байна. Сагсан мөнгөт бол ингээд санхүүгүүд айгүй өндөр төвшөнд орсон. Од дамжтайгаа санхлаа төрөх юм байна. Цаашдаа ч гэсэн баг болгон бүр супер одтой болох байгаа юм яваа. Тийм уус. Юу энэ MVP тэр ч юм уу амар болох. Йоо хүчээр од болох чинь. Танд сошиал медиа навч од болох чинь. Угаасаа одод хангалттай гарч ирэх юм байна яваа. Гол нь энэ дэр чинь одоо ерөөсөө энэ чухал байгаа байхгүй юу? Стив Кэр шиг салж удаж ахиж гарч ирж ийм багийг бүтээх тий. Бүх нөхцөн бэлэн шүү дээ. Супер одод хаанс авч яан санхүүгүүд бол яаж бүрдүүлж болж байна тий. Гол нь одоо Стив Кэр шиг ийм салж удагч гарч ирэх нь хамгийн чухал болчиход байгаа байхгүй энэ супер өөр. Би сая эдрийг айгүй яг дэмжиж байна. Сая айгүй эдрээс айгүй зүг юм лээ. Бид нар урд нь хизээч нөгөө харж байгаагүй. Баярлаа. Харж байгаагүй юу ярьсан байхгүй. Гүгөө. Чи намаа дэмжилтэй. Нэг юм баггүй. Стефен Кори сүүлийн бүх финалууд дээр энэ үлрэл байгаагүй одоо ерөөсө тоглож байгаагүй шиг тоглосон шүү дээ. 26 оноо 8 ребаунд хийсэн. Трипл даул баг финал 5 тоглолтод унтчихж байгаа шүү дээ. Тэгсэн мөртөөсөө MVP аваагүй. Тэр нөгөө яг л KD-г нэг агуу юм байна шүү дээ. Зэрэг өгч болох байсан уу? Болох байсан. Гэхдээ яасан бөхөр тэрний хожлын шийдэлтэй шүү. Тэр чи авч исэн үү зэрэг өгөх боломж байхгүй л авч исэн бол байх. Финал MVP-г бол All-Star-ыг өгч. All-Star гэсэн. Тийм би өгчөө. Өөртөө KD гимтэд Стефен Кори өөрийгөө яг бүр зэрэг финалийн MVP гэж биш уу? Данкер Робинсон хоёрыг л бодчих. Тэр өөр чинь зэрэг авлаагүй л үү? Энэ байхгүй. За өнөөдрийн Пепро топ 10. За Джонсон хэлсэн үү? За болоогүй шүү. Нэг сэдвүүд дутуу байгаа маань. Болоогүй юм уу? Энэ юу хөө Golden State-ийн авраг авсан. Финал энэ жилийн финал юу болов гэдэг хэрэг. Хамгийн төсөөлж байгаа яарч тавил. Жоо байж. Пепро буцаад авч. Warriors бид нар финалыг эргээд өмнөх дугаар дээр бид 3 тоглолтыг яриад дуусгав. Яалаа. Тийм. Ямар ч байсан финал яаж дууссан бэ гэхээр тэгээд яриаггүй байлаа. 5 тоглолтоос дууссан. Тийм тэгээд ерөнхийдөө байгаа яриаггүй юм шүү дээ. Ерөөсөө хамгийн гол юм байгаа шүү дээ. Golden State өшөөг авлаа гэдэг тий. Тэгээд энэ чинь талбай дээр авраг авчихсан сүүлийн 3 жилд одоо өшөөг авлаа биш хайна агаллаа. Тийм ээ хайна агаллаа. За тийм хайна. Гэхдээ чи нэг төрлийн дус шүү. Тэгээд LeBron James бол үнэхээр ганцаараа яагаад ч дийлэхгүй юм лээ. За тэгээд энэ хоёр багийн цуврал бол дуусаагүй. Дараа жил дахиад үргэлжлэнэ тийх бах. Тэрний үргэлжлэл болоод ч гэдэм ошлон болоод ч юм уу Draymond Green, LeBron James хоёр хэвлэлээр байлдаад л байгаа. Авраг авч байгаа өдрөө миний талаар бодож ийн гэж яасан гоё юм бэ гэж одоо. LeBron хэлсэн байлаа. Draymond Green сүүл багийн эхлэлийг өөрөө тавьсан шүү дээ гэж хэлсэн байлаа. Би тийг ихлүүлээгүй аль дээр үс гэсэн юм. За гүрж байгаа тухайгаар гүрж ус сураад боллоо тий. KD ч гэсэн хэлсэн шүү дээ. Ер нь энэ эхлэлийг чинь LeBron өөрөө хэлсэн шүү дээ гэдэг. Энэ нэг манайд чи нөгөө юу уудаг юм шиг үлээ шараарыг. Шараарыг залаад өгсөн чи нэг цагаа гаргацсан. Зэрэг гоё бичлэг өстэй. KD Durant. Амар баярлаа. Бүгдийг гаргаачих юм шиг. Уучаад. Энэ угаасаа шар харигчин тамирчид угаасаа хортой юу л болт угаасаа шингэн хөөчдөг байх шунч бараа юу бол тий. Яг өөрөө мэдхгүй нөгөө баярандаа моменттэй болоод утсан. Бараг анхудаа ууж. Магадгүй тийм биш. Тэгээ эндээс нэг юм харлаа. Бид нар урд нөгөө Стефен Кори, Клей Томпсон гэдэг нөгөө хослыг гэж ярьдаг гэсэн чинь энэ үедлээс эхлээд KD Stephen Curry гэдэг шинэ хослыг юм учраас би Devin Booker-ийг битээ дараагийн Clay гэдэг байгаа шүү дээ. Одоо Clay баяртай болцсон одоо. Өөр багтаж шүү. Айгүй болчлаа шүү. Clay-ийн карьер очихгүй. Нөгөө одоо энэ очил од болол та энэ одоо баланс судал та хэн байла. Нэг багийн том очил од нь тэнд Golden State юу юм одоо од нь болчихлоо шүү дээ. За Pepro. Энэ яарч чи. За. За эдит. За өнөөдрийн Pepro-г манай заяа танаар танилцуулнаа. Тэгээ миний хувьд бол яг үндэ жоохон завгүй байлаа. Тэгээ бэлдэж чадсангүй. Энэ удаагийнх манай бэг нариулагч маань бэлдэж Бацаая маань тайлбарлаа өгнө. За тэгээд өнөөдрийн Pepro бид нар NBA-гийн хамгийн жижигхэн тамирчийг одоо сонгосон байгаа. Биер жижигхэн тий. Тийм нуруугаараа. Биер биш. Биерөөс нэг хавчиг дөрав гэдэг нөхдүүд байж таа шүү. Нуруугаараа жижигхэн нөхдүүдээ сонгосноо нэг сонирхолтой тамирч бас багтсан байгаа та бүхэн бас. Pepro топ 10 хүлээ авч үзээрэй. За. Pepro дээр нөхрөл дурлах ваал. Тий. За 10 дугаар өрөнд Charles Chris гэж энэ тамирч орсон байгаа. 1948 онд төрсэн юм тамирчин. За Атланта, Сан Диего Clippers, Milwaukee Bucks тоглож исэн. Метр 76.
За ёстой. Метр 76 см зургтай. Надаас нөх юм. 8.5 оноо дундчилдаг гэсэн амарчин. За дараагийн байранд Kate Mr. Jennings гэдэг одоо манай нөгөө Jennings-ийн нэг одоо төрлийн тамирчин байгаа. За метр 73. Зарим статистикаар энийг бол метр 70 гэж бас оруулж өгсөн мэт юм билээ. 70. Тий, метр 73 гэж өргөдөө галбай сурч. Gold State 3 жил тоглосноо энэ жижиг тамирчны дутагдлага нь олон жил тоглож чаддаг юм байт. 2-оос 3 жил нэг жил тоглодог. За Монто Төв бас 73 гэж явдаг. Зарим статистик бас 70 гэж явдаг. Энэ нэг сонирхолтой юм байт юм билээ. 68 кг хэмжээтэй. Одоо өдчиг хөнгөө амт юм байсан. Тэгээд бас Атланта тоглодог байсан. Тэгээд эдгээр тамирчид маань ихэд NBA тоглож байгаад Европ айгүй их явт юм билээ. Жижиг тамирчид. Яг бол NBA ерөөсөө олон жил тоглож чаддаг. За 7 дугаар тамирчид сонирхолтой Wataru Wata Misaka гэдэг энэ Японы цагаач хүү. Тэгээд NBA тоглосон хамгийн анхны одоо non white буюу цагаан биш юм уу? Цагаан биш тоглогч. Цагаан биш. Харуулаас өмнө орж ирсэн одоо өөр эрс тоглогч биш. Тий. Тэгээд Нью-Йоркт тоглодог байсан бас олон жил тоглож чадаагүй. Тэгээд метр 73-тай Япон тамирчин. Япон гаралтай. Анхны Аз тий. Анхны Аз тамирчин. За Louis Red Klotz гэж энэ одоо Герман, Франц энэ авьяасэр гаралтай юм тамирчин байгаа. Одоо мэдэхгүй. 173 сая төгрөгтэй. Baltimore Bullets тоглодог байсан. Тэгээ ганцхан жил тоглосон зайлвал. Тэгээ Harlem Globetrotters өдргээд янз янзын багууд ингэ явж байгаа тийм. Идрээ мэдэхгүй хань аргагүй манай. Идрээ өмнөх үе юм. Дандаа 1-2 жил тоглосон идэрч угаасаа. Тэгээ ер нь мэдэх хүн айгүй багтай. За Greg Grant гээд бас 73-тай Phoenix Suns тоглодог байсан. Энэ тамирчны хувьд энэ 12 жилиг энэ бид өнгөрөөснөр бас нөгөөдгийг бодвол бас арай. Бидний яга мэддэггүй лээ гэж юу? Ийм тамирчин байгаа юм байна. 12 жил болсон үнийг. Яг нэг тоглолтгүй байсан байхгүй да. Тэгээ сэлгэн цугаал. За Anthony Spad Webb. За мэддэг нэг тоглогч гарч. За одоо бааж яар. За мэдээж тоглолтын авраг NBA-гийн бүх оддын тоглолтын энэ бол өстой адтай тоглогч шүү. Үнэхээр адтай. Тэгээ метр 73-тай. Тэгээ тоглолтын авраг 73-тай гэдэг чинь бол энэ NBA-д шүү дээ. Дэлхийн хамгийн том лиг олж ирсэн лэрэн рүү. Үнэхээр агуу тоглогч. Супер тамирчин байсан. Супер. Тэгээ юунд тоглож ирсэн нөө Майкл Жорданы кинонд тоглож ирсэн. За Melvin Hirsch. За одоо ингээ бүр намхан бол авчиж байгаа юм да. Жинхэнэ метр 70-тай хүн дээ. Галбай усны статистикаар бол. Метр 70-тай. Тэгээ Бостон тоглож ирсэн бас ганцхан жил болсон зайлаа тэгээд. Зайлгсан. 46-аас 47 оны өдрөд ганцхан жил тоглож ирсэн юм чинь. За Errol Boykins-ыг бол манай үзэж байгаа. 12 он цогтой талон ч тий. Нийлээ олон баг. Өө энэ чинь олон баг. 99 онд анх орж ирээ шууд 3 баг руу. Ихтэй жилдээ. Эхний жилдээ ерөөсөө 3 баг. Nets Cleveland Magic 3 тоглоод ихсэн тэгээд Эмбид олон жил тоглолцсон чи 15 жил ороод тоглолцсон баг шиг Errol Boykins. За энэ үнийг мэдхгүй юм бол байхгүй хаа харин ч зүгээр тий. Maxi Box. Maxi Box-ыг хамгийн шилдэгнэ. Хамгийн шилдэгнэ. Яг карьер бол хамгийн мундаг карьер. 5.3 гэд шийдвэ. Метр 61. Метр 61. Тийм жижиг юм уу? Жохон метр 61. Бүр нөгөөдөөс бүр онцгой жижиг. Errol Boykins чинь 67-тай. 60-аас доош 2.8 ч юм байсан. Нэг. 69 юм уу? Үгүй 61 гэж байсан статистик нь өөрөөхтэй сая гарч байгаа сте. Тийм үү? Тийм 61 гэж. Тэгээд 87-оос 2001 оны хооронд тоглож байсан. Энэ бол NBA-ийн карьерүүд бол хамгийн удаан карьер тоглож байсан. Nate Robinson маань байсангүй тий. Nate Robinson бол энэ дээр статистикээр олцсонгүй шүү дээ. 78-тай авах шүү дээ чиггүй. Бас өндөртэй орсон. Энэ нэгтэй хайцууд хамаагүй өндөр. Одоо бол жижигтэй. Эдний хажууд энэ заавар гинэ. Би ч Стенэ шиг жижигхэн гэж хараад чи метр 90 нэгтэй гэж байна. Тийм шүү дээ. Харин тий. Эдний ямар муухай л вэ те тэр одоо яваад байгаа динзавр авахгүй гэж Тэр яаж байгаа юм бэ? Дуул нь хэрэндээ л одоо сайн тоглогч шүү дээ. Одоо шилдэг хамгаалан тоглогчдод л өрсөлдөж байгаа. Оны шилдэг. Тэгтээ энэ дээр ингэж шиг байна. Сая манай найруулагч 69-д хэлж штэ те. 61 гээд эн чинь бас энэ ихгүй. Анх орж иж байхдаа 61 тааж өссөн байх магадaltaй байхгүй. Үгүй 69-тэй байж байгаад бас нөгөө 61 болсон байж байна. Яг тэгэхээр би өөрөө нөө хөл өмгийн оюутан болж ирээд хөл өмгөлөд бол анх үзэхэд 79-тэй лөө төгсөн чинь 84-тэй болсон байсан. Тэгэхээр эдгээр тамирчид бас анх орж ирэхдээ арай намхан байж байгаа. Тэгээд нэг хэдэн би бол ингэж бодоод 8 см би бол эцгээд ингэж бодоод байгаа чинь 14 жил тоглосны дараа 61 очиж байгаа. Сууд. За тэгээд ямар ч баярлалаа аюу гоё тийм сонирхолтой. Ёстой миний мэдэхгүй тоглогч зөндөө байна дөө энэ чинь. Бид нар одоо эх 7 хоногт манай харьцуулт дугаар гарна. За тэрний дараагийн 7 хоногт манай хамгийн сүүлчийн дугаар гарна. За 7 сарын 2-ны өдрөө санаж байна. Тэгээд тэр өдөр бол бид нэр NBA-ха award show дээрээс нь драфт бас боловсруулалтайгаа дээрээс нь 7 сарын 1-нд чинь албасын чөлөөтэй гэдэг зах нэгдэн тоглогч нар гэрээгээ цуцлахгүй багууд гэрээгээ цуцлахгүй гэдэг шууд шинүүд эхэлж чинь 7 сарын 2-нд бол бид нар бас шинэ үйлрэлийг ярих шууд ирээд эхэлж чинь тэгээ манай нэвтрүүлэг маань 100 бол амраад
Ер нь бол 9 сарын сүүлээр ч юм уу те 10 сарын ихээр. Яг тэр NBA-гийн үлрэл маань одоо 10 сарын бараг дундуур эхэлдэг. Хүмүүс бити амраач 100 үзэх юм байдаг зөндөө тэгж. Амрдөө нэлнэ. 8 сараас бол манай заяа маань бол өөрийнхөө футбол токийг хийгээд эхэлчихнэ. Тийм учраас одоо угаас хөлөн бүгдээр одоо бид гурвч орохгүй л баглаа. Тэн дээр юугаа мэд. Баажаа авч ормоор шүү дээ. Заяа голлон дээр. Заяа галлоны тухай ярих юм бол найз нь орно шүү. За тэгээд яварсан энэ чинь маань хэд дэх вэ? 28. 27 том. 27. 27. Тэгээ би бол ингэж бодож байгаа ш найзуудаа. Яг амралтын дундор бас үзэгчтэй бас хүнлэгт юугаар бас 8-9-д бид нар бас магадгүй сардаа нэг ганц нэг гой сонирхолтой юм дугаар бас бэлдэж болно ш тийм ээ. 8 амар ууж магадгүй шүү. Бас магадгүй ш. Болж болохгүй зүйл байхгүй тийм ээ. Танаас л хамаарна шүү. Та цагаа барих үл шүү. Олдох уу гэдэг. Олдох уу шүү тий. Та ч нэвтрүүлэг маань энэ хөрөөд өндөрлөж байна. Эх 7 хоногт харьцуулалт дугаараа хөл авч үзээрэй. Манай спонсоруудын нөгөө нэг шагналын эзэд тодорчсон байгаа. Under Armour-ны пүүзний эзэд тодорчсон. Юуны нөгөө нэг Pepro-гийн бас пүүз эзэд тодорчсон. Яг энэ өнөөдрийн нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчдээс бас нэг үзэгч бас тодороод газтан бол нэг саксны бөмбөг авцсан бас байгаа. Тэгэхээр бас бүх одоо спонсорудаа бас баярлалаа гэж хэлье. Тэгээд дараа үлрэл. Тэгээд нэг юм хэлмээр нь улирал дууссан. Яг аль бисруу дууссан. Тэгээд энэ бүх яг улирал ихснээс хойш NBA Talk-ийн эхний дугаараас ахуулж бидэртэй хамт байсаас бүх үзэгчдтэй бүгдэнд нь бас баярлалаа гэдэг бид бас ивент төгч нартаа. Ивент төгчтэй баярлалаа гэдэг. Үзэн ядагчдаа гэж бааж. Намайг үзээдэгч маш их олон байдаг. Бүх үзэн ядагчдаа баярлалаа гэж хэлмээр байна. За баярлалаа гэсэн баярлалаа. Баярлалаа. Баяж баярлалаа гэсэн баярлалаа. За дараа нь оролцоо үздэг баярлалаа. Би бусдаас онцгой. Ер хонгийн 3 төрлийн хязгааргүй багцаас аваад би брендинг 2017 оны шоунд оролцоорой. Би брэнд